Ахта нэг цай гэдэг ч. За юу байна энэ дөө? Би хаад ажгүй. За шүүд. За ахын чамтай нэг хэд юм ярих гэж орж ирлээ. Ийм ярьчаад ахыгаа зөвөр ойлгоорой за. Манад дүү компанитай байдгийн чи мэдэн те. Овооч ашиг орлоготой хөл дээрээ босч исэн компани. Одоо хоног хугацаа явах тусам л адагдалд орж энийг цааш нь хэн авч явах вэ? Энийг л ярихсан. Чи нялх биетэй байна. Ямар ч боломжгүй. Нэгт энэ компанийг ах нь өөр дээр өвлж авах тийм хүсэлтэй байдаг. Манай төрсөн дүүгийн компани. Би л авах хэрэгтэй гэж бодож байна. Дээрээс нь одоо энэ амьдарч байгаа хоёр өрөө орон сууц чинь миний нэр дээр байдаг хөхгүй дүү битэрийн нэр дээр байдгийг. Гэхдээ ах нь өөрөө хууль ёсны дагуу эзэмшиж авна энийг өвлж авна. Дүүгээс минь үлдчихэж байгаа юм. Бас болохгүй үстэй. Хүмүүс бас нэр арайчтай бас. Хүний 49 хоног ч дуусах багт. Таныг би ингэж ярьж орж ирнэ гэж хэвээр өнөөдөр төсөөлсөн ч гоо. За чи бойлтоо хаа чи юм байгаа штэ. Чи усан үдл чандгүй юм яа. Таны төрсөн дүүгийн 49 хоног чинь өнгөрөөг байхад ийм асуудал ярьж орж ирж байгаа шиг надад таалагдахгүй. Чи ойлгохгүй юм байна. Тэгвэл хоёулаа шийдэх газраа шийдүүлээд өгөө. Би чамайг ойлгочих болов гэж орж ирсэн. Шийдэх газраа шийдүүлээ. Гайгүй агуун босож бодсон чиг шунтаа авах нэ. Тавтал авандаа дүүгэх үү. За сайн. За та бүхний ярьсныг ойлголоо. Хуулийн талаас нь тайлбар хийхэд энэхүү тохиолдолд нь өвлөх эрхтэй холбоотой маргаан байна. За иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт өв залгамжлыг хуульд зааснаар буюу гэрээслэлээр гүйцэтгэнэ гэж заасан байдаг. Нөхрийн хувьд болохоор хөрөнгөө хүнд үлдэх талаар гэрээслэл үлдээгүй учраас өв залгамжлын асуудлыг бол хуульд зааснаар гүйцэтгэнэ. Энэ тохиолдолд хууль ёсны өвлөгч нь нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг эх нь байх болно. Хэрв дээрх өвлөгчд байхгүй эсвэл тэдгээр нь өвлөхөөс татгалцсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач зээ нарыг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь тухайн хөрөнгийг адил хэмжээгээр өвлөх эрхтэйг заасан байна. За тэгвэл би хоёр өрөө орон сууцлал авъя да хуулийнхаа дагуу. За энэ байрны тухайд та дүүтэйгээ хамтран өмчлөдөг юм байна уу байраа. Тэгээд өөрөөр хэлбэл тухайн үйл хөдлөх хөрөнгийн гэрчлэгийн дээр нас барсан дүүгийн чинэр хамт бичигдсэн байгаа учраас та хоёр уг байрыг хуваан өмчлөдөг гэж үзнэ. За ингэхдээ тухайн үйл хөдлөх хөрөнгийн гэрчлэгийн дээр хэн нь хэдийн хэмжээгээр өмчлөх ёстой байгаагаас шалтгаалаад дүүд чинь оногдож байгаа тэрхүү хэсгийн одоо өвлөгч нь мөн түүний эхнэр болоод утгагүй төрөх хүүхэд нь байхаар байна. За хэдийгээр та нөхрийнхөө хөрөнгийг одоо өвлж авч байгаа ч гэсэн өв нэгдснээс хойш буюу нөхөр чинь нас орсноос хойш 1 жилийн хугацаа өнгөртөл альва хөрөнгийг нь бусдад барьцаалах, бэлэглэх, худалдах эрхгүй юм шүү. Энэ талаар бол иргэний хуулийн 530 дугаар зүйлд бол тодорхой заасан байгаа.